Ийхүү өрсөлдөгчдөө намын удирдах зөвлөл хийгээд баг хурлаасаа шахаж эхэлснээр Монгол Ардын нам доторх зөрчил тэмцэл эцэслэх үү, эсрэхээрээ ширүүсэх үү гэдгийг ирэх өдрүүдэд болох парламентын хэлэлцүүлгүүд бидэнд харуулах болно. За тухайлбал ардчилсан намын зүгээс улсын хурлын даргаыг нам бус байх ёстой гэдэг агуулгаар хуулийн төслийг өргөн барихаа мэдгдсэн. Харин Монгол Ардын намын зүгээс их хурлын даргын томилгоог бусад намуудаас асуухгүй гэдгээ илэрхийлээд байна. Монгол Ардын нам эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд улсын хурлын дарга тэнийг дэвшүүлэх үү, ямар байдлаар ажиллах уу гэдэг бол энэ намын бодлого. Тийм учраас улс төрийн бусад намуудад бол энэ намын энэ асуудлыг бид нар зөвшөөрөхгүй, ярилцахгүй. Тийм учраас Монгол Ардын нам удахгүй их хурлын даргын асуудлыг шийдэж энэ төрийг бас бүтэн болгох хэрэгтэй. Мэдээж одоо Монгол ардсан намын бүлэг энэ нэгдүгээр хуралдаж улсын хурлын дарга парламентын дарга намын одоо гишүүнчлэлтэй холбоотой намын даргатай холбоотой асуудлуудыг хүндсэн байлээ. Тэр бол парламент дээр хилцдэгээр орж ирээд тэгээд тэр одоо олон хорон асуудлыг шийдээд явдаг, парламентын зарчмаар шийдэгдэнэ. За амар өсөлнг зандан шатар гэсэн хуваагдал донд Монгол Ардын намын бүлэг 33-35-ын харьцаатаагаар хуваагдсан гэж үзвэл аль нэг тал нь сөрөг хүчинтэй хамтарсан тохиолдолд ямар ч хуулийн төслийг батлуулах чадамжтай гэж харагдаж байгаа юм а. За гэхдээ намын даргыг сонгохын өмнөхөн улсын хуралд анх удаа сонгогдсон 12 гишүүн эвлэрч байгаагаа мэдгдснээр Монгол Ардын нам доторх фракцуудын конопны харьцаанд өөрчлөлт орсон гэж хэлж болно. Иймээс ч ардчилсан намын дэвшүүлж байгаа хуулийн төслийг дэмжихгүй гэдгийг илэрхийлсэн Монгол Ардын намын дарга учрлыг улсын хурлын дараагаар сонгоно гэдэг таамаглалыг улам бүр баталгаажуулж байна. За түүнчлэн босролын сайд авсан их хамгаалан учрлын оронд тэргүүн шатар сайдад томилох уу гэдэг асуултад ч ортос өгүүлсэн хариултыг өгөөгүй дээр үүрэг хүлээлийг бол гүйцсэн гэж хариулснаар дараагийн тэргүүн шатар сайдын албан тушаалд томилогдох магадлалыг өндөрсгөж байна.